бодлого 2. Идеалхийн молекулын концентрацийг 2 дахин багасгаж, абсолют температурыг анхны температурын 4/1-тэй тэнцүү болгоход даралт хэд дахин буурах вэ? За бодлогынхаа өгөгдлийн хүчээ. За идеалхийн концентрацийг 2 дахин багасгасан. Өөрөөр хэлбэл N2 концентрац нь анхны концентрацаас 2 дахин бага байна гэсэн үг. За абсолют температурыг анхны температурын 4/1-тэй тэнцүү болгосон. Тэгвэл T2 эцсийн температур маань анхны T1 температурын 4/1-тэй тэнцүү гэсэн үг. Даралт хийн концентрац температурыг ингэж өөрчилбөл даралт нь хэд дахин өөрчлөгдөх вэ гэсэн бодлого байна. За идеалхийн даралтын томьёо P тэнцүү N K T байдаг. N гэдэг нь хийн концентрац, T нь K нь бойлцсон мөний тогтмол, T нь абсолют температур. Бодлогын өгөгдсөн нөхцөл ёсоор анхны даралт P1 тэнцүү N1 K T1 байна. Харин P2 даралт маань N2 K T2 байх ёстой. За P2 даралтыг олъё. P2 тэнцүү энэ N2 маань N1-ийг хуваах 2. Үржтэх нь K, үржтэх нь T2 маань T1-ийг хуваах 4. Өөрөөр хэлбэл P2 тэнцүү N1 K T1-ийг хуваах нь 8 болно. Тэгвэл даралт 2 маань анхны даралтаас 8 дахин багасж байна. Ингээд D хариу гарч байна.